Өнгөрсөн хугацаанд миний бие удаа хил амтай шуугантай асуудлуудын талаар зөвхөн хавцыг нээгээд доторх үн чанарыг нь хэвлэлд болон иргэдэд танилцуулахгүй байна гэж шүүмжлэлтэй хандж ирсэн. За үүний нэг нь яа харахгүй энэ гашуун Сүхбаатарын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой бод компани болон 5 дахь төмөр замтай холбоотой гэрээний асуудлууд байгаа. За энэ гэрээний үнийн дүн бол 1 тэрбум 5 сая доллар. За өмнө нь одоо гүйцэтгэж байсан Samsung S&T компани хөгжлийн банкнаас авсан 276 сая доллар нийтбэр дүнгээрээ үндсэндээ 1.3 тэрбум доллар буюу одоо өнөөгийн ханшаар төгрөгт хөрвүүлээд улсын төсөвт эзэлж байгаа хувь хэмжээтэй харьцуулах юм бол энэ чинь 13 орчим хувийг эзлэх маш их хэмжээний үнийн дүнтэй асуудлууд яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. За өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан оюун эрдэнэ мөн өнөөдрийн хууль зүйн сайд их хоёр нарын хооронд энэ асуудалтай холбоотойгоор үнэн удал мэдэгдэхгүй нэлээд мэдээллүүдийг ярьлаа. За хууль хяналтын байгууллагууд холбогдсон мэдээ материалуудыг өгч байгааг одоо өчигдөр бол бүгдээрээ л харлаа. За үүний хариу болгож хууль зүйн дотоод иргэн сайд инквайр болон дэд сайд мөнх эрдэнэ хариу мэдээллийг энэ эндэр дээр хийх шиг болсон. За ер нь үнэн удал мэдэгдэхгүй маш олон асуудлууд байна. Энэ дунд үнэн нь юу вэ гэхээр энэ гэрээг үзгэлсэн хоёр талын буюу бод компаниг төлөөлж байсан тухайн үеийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Амундраа өнөөдөр хаана вэ? Нөгөө талдаа 5 толгой төмөр замын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Удаан Жаргал өнөөдөр хаана вэ? Миний санаж байгаагаар 22 оны 12 сарын эхээр Монгол Улсын засгийн газраас тухайн ерөнхий сайд, оюун эрдэнэ, хууль зүйн дотоод иргэн сайд Нямбатар нар энэ асуудалтай холбоотойгоор 17 ус төрчдийн нэрийг зарлж ирсэн. Алтмаагийн Батулгаас эхлээд тэр өдөртөө гадагшаа оргон зайл зүхтааж ирсэн. Гэх мэтлэн үн зүйл би энэ хэрэг гэж хэлэхэд эрт байна. Энэ асуудалд холбоотой гар бие оролцож явсан хүн хүртэл одоо амиа хорлохыг завдж ирсэн үйл явдал цагдаагийн ерөнхий газар дээрээс бүртгэлтэй байна. Тэгэхээр ямар тач энд ямар нэг асуудал байна гэдэг нь бол тодорхой. За өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотойгоор нүүрсний сонсгол өнгөрсөн чуулганы үед бол явагдаж ирснийг мэднэ. Нийтдээ нэг 5 цаг 40 минутын нээлттэй хэлцүүлгийн материал бас байдаг юм байна. Энэний үр дүнд тухайн үед нүүрсний сонсголыг удирдах байсан их хоёр гишүүн холбогдох материалыг нягтар шалгаж үзээд асуудал байна гэдгийг тодорхойлоод шинжээчийн дүгнэлтээр үндэслээд холбогдох хууль хяналтын байгууллагад хүргүүлж ирсэн байна. Гэхдээ өнөөдрийн хүртэл энэ хүрээнд авагдсан арга хэмжээ ердөөс алга. Ямар тач өнгөрсөн цаг хугацаанд болсон асуудлуудыг нэгтгэхэд үзэхээр Гашуун Сүхбаат төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой энийг гүйцэтгсэн хоёр аж ахуй нэгж хоорондын тойрон хүрээлэл донд асар том авилгал хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай холбоотой асуудлууд байгаа нь дамжиггүй юм байна. За тэр үүднээс улсын их хурлын холбогдох хууль заалт хэн шалах төр хороо байгуулах эрх зүйн зохицуултыг үндэслэл болгоод миний бие энэ асуудлыг дахин нягтаж шалах хэрэгтэй юм байна гэж үзэж тогтоолын төсөл болон түүнийг дагалдах танилцуулга үзэл баримтлалыг боловсруулаад байгаагаа та бүхэнд бас мэдээлье. За мэдээж энэ бол одоо хуулийн дагуу явагдах ёстой. Хуулийн дагуу хараат бусаар явагдах ёстой. Энэ анханасаа хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх зорилго хизээч агуулж болохгүй. Анханасаа хэн нэгэн хүнийг хууль бусаар одоо яллах, хэлмэгдүүлэх. За нөгөө талдаа хуулийн дагуу хариуцлага хүлээх асуудал байлаа гэхэд энэ асуудлыг одоо мэдхгүйгээр өнгөрч болохгүй. Гэх мэтлэн гагцхүү хараат бусаар хуулийн дагуу энэ хяналт шалгалтыг хийх ёстой юм байна. За энэ бол баримтлах зарчим. Хуулийн дагуу 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар улсын хурлын даргад өргөн барих эрх зүйн орчин бүрдэнэ. Тэгэхээр
Энэ бол нээлттэй байх ёстой зарчмын үүднээс юун түрүүн төвлөлийн та бүхэндээ энэ асуудалд онцгой анхаарч холбогдох бичиг баримтуудын нэгтлэн судалж байр сууриа илэрхийлж энэ хяналт шалгалтын төр хороо байгуулагдсанаар үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн улсын хурлын бусад 125 гишүүдтэй энэхүү тогтоолын төслийг дэмжиж гарын үсгээр зурж улсын хурал суудалтаа чинь 4 нам 1 эвсэл байгаа төлөөллүүд нь эм тэнцүү байдлаар орж ажилласаа гэдгийг уриалж байна. За ямар нэгэн байдлаар анханасаа энэ хэрэгт холбогдож исэн нэр нь дурддагж исэн улсууд бол хэрхэвч орж болохгүй. Хараад бусаар хэн шалгах төр хороо ажиллах эрх зүйн орчин үнээс л эхлэх ёстой гэдэг байр суурийг хэлье. За сонирхсан асуултанд хариулъя. За тогтоолын төсөл болон үзэл баримтлал босруулсан байгаа. Энийг та бүхэнд энэ ч унах гэдэг. Энэ чинь маш олон хуулийн зүйл заалтыг үндэслэл болгож босруулдаг учраас тэр болгоо одоо та бүхэнд нуушиж танилцуулаад явах уу. Миний би одоо гарын үсэг зурснаар улсын хурлын гишүүдэд танилцуулж энийг нэг мөр одоо цэг тавих гагцхүү нотлох баримтлал ярих хэрэгтэй. Одоо ингээд хитрхи энэ асуудал чинь ингээд улс төрийн хэрэгслж хин нэгэн луга дайрах, хилмигдүүлэх, хулгайч, авилгач нэр цолоор нь дуутах энэ бол арай л ирээс идэрч байна. Одоо гагцхүү нотлох баримт ярих цаг нь болсон гэдэг л зарчмыг бас та бүхэнд хэлье. Чуулган хуралдаж чадахгүй байгаа энэ цаг үеийн тогтоолын төслийн ер нь цаг алдалгүй багтууд одоо батлуулж чадах юм уу? Хоёрдугаар хяналт шалгалт төр хороо байгуулагдлаа гэдэг өмнөх хяналт одоо тэр байгуулагдсан төр хороонууд шигээ яг ингээд бас дөрвтэй үр дүнд хүрэхгүй байх нь эрсдэл яг энэ цаг үед байгаа юм шүү. За хоёр асуудал. Нэгдүгээр улсын хурлын чуулган улс төрийн зорилгоор хуралдахгүй байгаа нь үнэн. Гэхдээ мэдээж энэ дэр шийдэл нь олдоод хуралжилт таараа. Энэ бол ойлгомжтой. Тэгэхээр улсын хурлын өнөөдөртөө бүрдэхгүй байгаа эрс хуралдахгүй байгаа байдал нь энэ хэн шалгах төр хороог байгуулахад саад дотор болохгүй гэж би үзэж байна. Хоёрдугаарт өнгөрсөн хяналт шалгалтын явцад юу болж ирснийг сонсоход мэдээ материалууд дутуу байсан байна. Зарим мэдээ материалууд нь устгагдсан байсан байна. Мэдээ материалуудыг хөргүүлсэн хэдий ч тухайн мэдээ материалуудыг засварлсан байдлыг тухайн үед сонсголыг удирж исэн энэхүү гишүүн ярьж исэн. Зарим мэдээ материалууд нь цагийн тулгаж хоцорж ирснээр хуулийнхаа заасан хугацаанд амжихгүйгээр санал дүгнэлтэд дутуу боловсруулсан гэх мэтлэн олон асуудал байна. Дээрээс нь энэ хяналт шалгалтын тухай холбогдох хууль заалтсууд бас дутмаг байгаад. Жишээлбэл би энд юу гэж үзэж байна гэхээр энэ чинь техникийн болон одоо forensic audit гэж ярьдаг санхүүгийн хөндлөнгийн гадны байгууллагууд ажиллах ёстой гэж би үзэж байгаа. Ингэж бид нар хараад тусаар зөвхөн нотлох баримт дээр тулгуурж үнэн бүхий шудраг үйлдвэрлэлтийг л гаргана. Би өнөөдөр жишээлбэл авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд итгэхгүй. Аудитынд итгэхгүй. Тэгэхээр энэ гадны хөндлөнгийн хараа тус экспертүүд орж ирэх ёстой. Гэтэл хуулаараа хувь хүн гэж заачиж мэргэжлийн байгууллага биш. Гэтэл энэ нь хувь хүний гаргасан үйл дүнэлт маань цаашдаа эрх зүйн акт болохгүй гэх мэтлэн хууль эрх зүйн хүрээндээ тодорхойгүй асуудлууд бас байгаа даа. За өөр асуулт байна. Биний гэрээтэй холбоотой асуудал дээр чуулганаар хилцэгдсэн үг үл хилцэгдсэн гагцхүү одоо санал хураах үйл явц дээр гацчихад байгаа шүү дээ. Тэр энийг дэмжиж санал өгнө. Тэ? Орж ирэх цагийг хүлээж байна. Тэгэхээр яг таних энэ асуудлыг одоо энэ эхний одоо асуудал ингээд санал хураалтан ч болохгүй. Энэ чинь хоёр өөр асуудал шүү дээ. Тэ? Өөрсдөө холбоотой боловч шал өөр хоёр асуудал. Тэ? Тэр харбиных нь гэрээтэй холбоотой хин шалгах төр хороо явдгаараа явна. Миний санаачилж байгаа төр хороо явдгаараа явах ёстой гэдэг зарчмыг барьсаар байна. Тэр нь ачаал бүхлийн орны ер нь аль төр хоронд авах гэсэн гэж ирж байна. Аль нь байгуулагдах ёстой. Тэгээ одоо бүрийн замд явсан хоёр хүн одоо төр хороо. Тэ. Нэг нь байгуулагдсан. Тэгэхээр одоо Энэ чинь төр хороо чи одоо ийм ч дээ. Одоо ингээд төр хороо байгуулах тухай би мэддэгдэл хийснээрээ байгуулждаг юм биш. 32 гишүүний дэмжлэг бүхий гарын үсэг шаардлагатай. Тэгээд аргын зөвлөлөө хурлаар орно. Гэх мэтлэн хууль заасан шат дарааллууд бий.
хэн шалгах төр хороо хуулийн хугацаатай байгуулагдав. Тэгэхээр энэ төр хороо ямарваа нэгэн өнөөдөр байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа төр хороотой зөрчилдөд байх зүйл байхгүй. Тэр тусмаа энэ харьбын тодголтой хэн шалгах төр хороотой зөрчилдөх юм огтхон ч байхгүй. Яг чуулганы энэ хугацаанд ерөөсөө 2 төр хороо байгуулах хэрэгтэй. Нэг нь бол одоо байгуулагдсан. Одоо нэг нь ингээд байгуулагдаад хуулиараа чинь 6 сарын хугацаатай шүү дээ. Дуусахгүй дууссан шүү дээ чинь, тий. Тэгэхээр энэ зөвхөн хуулийнхаа үрэлт. чуулганаар ярьж байгаа. Би боломжтой гэж үзэж байна. Тий. Та ерөнхийдөө өргөн барьсан хуулийг одоо тодорхой нэг бүхий хүмүүс рүү чиглэсэн гэж харж байна уу? Хууль одоо хэн нэгийг чиглэсэн онсон байж болохгүй гэж сайн хэллээ шүү дээ. Ерөнхийлөгч бол хэн нэг яасан? Хэн нэгнийг онсон хуулийг төсөл гэж харж байна уу? За мэдээж альва хууль төрийн бодлого шийдэл ямарваа нэг асуудал төр үндэслэж үүнийг шийдэх гарц зам нь энэ юм байна гэж тодорхойлогддог. Овоо босгоог бол гэж ярьдаг шүү дээ. Яахаарахгүй их хурлын гишүүдтэй холбоотой ёс зүйн асуудлууд байгаа шүү дээ үнэн. Энийг өмөрөөд байгаа зүйл биш. Энэ хуулийн хүрэх гээд байгаа үр дүнтэй бол санал нэг ба. Гагцгүй хэрэгжүүлэх арга замтаар би зөрчилдөд байгаа шүү дээ. Тэр үүднээсээ төрийн өндөр албан тушаалтанд холбогдох энэ хуулийг би санаачилсан. Энэ нь ерөнхийлөгчөөс ахуулаад нийтдээ 50 төрлийн томилогдсон болон сонгогдсон албан тушаалтанд хамаарна. Үүнийг дагаад 19 хуульд нэмэлт өөрчлөлт орно. 2 хууль шинээр өргөн барих. Нийтдээ 21 хуулийн асуудал яригдж байгаа. Ардчилсан намын зүгээс ингээд нэг намын дарга нь их хурлын дарга байхаар бусад намдаа одоо эргэдэгч байдал олохгүй байна гэдэг ийм зүйлийг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо таны тэр өмнө одоо өргөн барьсан хууль гэдэг зайн тогтоолын төсөл эдрийг уцаад яг ингээд хэлцэх дараалт ингээд оруулахгүй байх ч гэдэг юм ийм асуудал үүсэх ийм эрсдэл байна. Асуудал бол үүснэ. Тэгэхээр та бүгдийн дэмжлэг хэрэгтэй. Одоо нотлох баримт ярих цаг нь болсон шүү дээ. Хин нэгэн улс төрчийн мэдээлэл биш. Ерөөсөө нотлох баримт дээр үндэслэл энэ асуудлыг шалгая л да. Гагцгүй нээлттэй байх хэрэгтэй. Хуулийн дагуу байх хэрэгтэй. Хараат бус байх хэрэгтэй. Ямар нэгэн улс төрийн далд зорилго энд хэрхэвч байж болохгүй. За энийг номтой хийж чадах уу гэдэг асуудлыг та асуугаасаа гэж хүсэж байна. Би чадна. Энэ хүрээнд ажиллаж исэн надаа ажлын туршлагч байна. Хин нэгний үгэнд орж альва асуудал хуулийн хүрээнд байгаа бол нүд анж чадахгүй, дугуй авч чадахгүй. Ийм л хүн шүү дээ. Энийг би одоо өнгөрсөн 10 гаруй жилийн улсад хангалттай нотлоо байлгүй дээ. Тэгэхээр энэ их хурлын дарга дээр одоо таны байрсан. Хэрвээ ямар нэгэн байдлаар за мэдээж номтойр энийг шалгана гэхээр бодит үн нь юу гэж энтэй ямар нэгэн байдлаар шууд болон шууд бус байдлаараа хамааралтай их хурлын гишүүд бол маш их айц давтсан шүү дээ. Тэ? Тэгэхээр янз бүрийн ил далд байдлаар энэ хэн шалгах төр хороог байгуулахгүй байх үйлдэлүүд гарна гэж би тооцож байгаа. Тэгэхдээ давах боломжууд нь бас байна. Давах нь юу гэхээр та хэдийн дэмжлэгийг би хүсэж байна шүү дээ. Хамгийн ихэнд. Та улсын хурлын дарга хэн намын дарга байх нь зөв үү буруу гэдэг асуудал дээр хариулт хэлсэн үү? Яг За би эртээр яг энэ зогсож байгаад байр суурь илэрхийлсэн. Улсын их хурлын сонгуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөөр нэр дэвшигчтэйгээ хамт танилцуулаад сонгуулаа явуулдаг. Иргэн сонгогчч гэсэн нэр дэвшигчийн шаарддаг, мөрийн хөтөлбөрийн шаарддаг. Миний ажил амьдралд тулгамдж байгаа асуудлыг энэ шийдэж чадах юм уу үгүй мүү гэдэг байдлаар одоо дийлэнх нь хардаг штэ. Аль нэг ясан нам нь яснараа мөрийн хөтөлбөрийг засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр болгож улсын хурлаар батлуулдаг. Энэ улсын хурлаар баталсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ерөнхий сайд хариуцдаг. Тэр үүднээсээ улс төрийн намын дарга нь ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчим дээр би хатуу байна. За энэ дэр одоо янз бүрийн аргументууд байдаг шүү дээ. Энэ л чухал байхгүй юу? Энэ чухал. Өнөөдрийн байдлаар учрал улсын хурлын дарга хийснээр ямар нэгэн байдлаар надад
нэг улс төрийн хувьд одоо үл тоосч байдаг юм уу? Аливаа ажил хэрэгч асуудал төр улс төрийн далд санаа зорилгоор саад дотгор болсон зүйл миний хувьд бол мэдрээгүй. Тийм зүйл бол байхгүй байна. Өмнө амар баясгалан дарга байхдаа ч гэсэн одоо ажиллах боломжийг нээлттэй хангаад тэр үтэл даргын зөвлөлийн хуралд бүлэггүй улс төрийн одоо аливаа байгууллагын удирдлагууд орж болдгоо байсан. Хууль журамд нь өөрчлөлт оруулаад орох эрхийг ч гэсэн хүн нам иргэний зориг үндэсний хвсэлд олгосон. Өнөөдөр сууцгааж байгаа. Суур зарчим нь юу гэхээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг намын дарганд хариуцах ёстой гэдэг ийм зарчмыг байсурдаг.